Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн монгол хэлний хичээлдээр бид балархай гişгийн дүрмийг сэргээр санаж балархай гişгийн үүргийг тайлбарлан дасгал ажиллана. Нэг үгийн 1-р үеэс хойш орсон богино гişгүүд тодорхойгүй хэлэгдэх тул түүнийг балархай гişг гэж нэрлэнэ. Монгол хэлэнд а, э, и, о, ö гэсэн 5 балархай гişг байдаг байна. Ö, ү гişг нь монгол үгийн бүтцэд үгийн 1-р үеэс хойш ордоггүй тул балархай гişг гэдэггүй. Тиймээс үг бүхэнд балархай гişг байдаггүй. Байна. Балархай гişг нь эгшигжүүлэх, ялгах, зөөлрүүлэх гэсэн 3 үүрэгтэй байдаг бөгөөд энэ 3 үүргийн шаардлагаар бичигддэг байна. За, шаардлагагүй тохиолдолд балархай гişг нь гээгддэг байгаа. Монгол баавар гэсэн үгэнд орсон 7 гээгүүлэгч нь үгэнд орохдоо өмнө ба хойноо аль тод хэлэгдэх талдаа заавал эгшигтэй бичигддэг. За, цоож засаа тушаачих гэдэг үгэнд орсон 9 гээгүүлэгч нь эгшигтэй, эгшиггүй хоёр янзаар бичигддэг тул заримдаа гээгүүлэгч гэд нэрлэгддэг. За, тэгвэл монгол хэлний зөв бичгийн дүрмд зарим тохиолдолд дээрх дүрмүүдийг гажиж өөрөөр бичих тохиолдол байдаг. Түүнийг гажилт гэж нэрлэдэг. Энэ тухай бид дараа гүнзгийрүүлэн үзэх болно. Эгшигт гээгүүлэгч заримдаа гээгүүлэгчийн дүрмийн дагуу балархай гişг нь шаардлагын дагуу бичигддэг ба шаардлагагүй тохиолдолд гээгддэг байгаа. Дасгал ажиллая. Дараах үгийн балархай гişгийн үүргийг тайлбарлаарай. Бамбар, байдал, нимгэн, хөлөг, уудам, төмөн. За, эдгээр үгүүдийг бичиж байгаад балархай гişгийн үүргийг тайлбарлаарай. Жишээ болгоод багш нь байдал гэдэг үгийн балархай гişгийг тайлбарлая. Байдал гэхэд орсон а балархай гişг нь ил эгшигт гээгүүлэгчийг эгшигжүүлэх үүргээр орсон байна. За, дасгал 2. Дараах үгийн балархай гişг ямар үүргээр орсон байна вэ? Салхи, халир, дарих, бүрэх, холих, хулих. За, эдгээр үгийг бичээд мөн балархай гişгийн үүргийг тайлбарлаарай. За, жишээ болгоод халир гэдэг үгийн балархай гişгийг тайлбарлая. Халир гэхэд орсон и балархай гişг нь ил гээгүүлэгчийг зөөлрүүлэх үүрэгтэй орсон байна. Мөн ир эгшигт гээгүүлэгчийг эгшигжүүлэх үүрэгтэй орсон байна. Өөрөөр хэлбэл давхар үүрэгтэй орсон байна. За, дасгал 3. Дараах үгийн балархай гişг эгшигжүүлэх ба зөөлрүүлэх үүргээр орчээ. Тайлбарлаарай гэж. За, дориг, сахиж, дохиж, холхиж гэсэн үгсүүд байна. Жишээ болгоод дориг гэдэг үгийг тайлбарлая. Дориг гэхэд орсон и балархай гişг нь ир ба г гээгүүлэгчийг зөөлрүүлэх үүргээр мөн г эгшигт гээгүүлэгчийг эгшигжүүлэх үүргээр орсон байна. За, гих мэтчлэнгээр бусад үгийг бичээд балархай гişгийн ард талд нь тайлбарлан үүргийг нь тодорхойлоорой. Дасгал 4. Дараах үгсэд залгаврыг залгаж бичээд балархай гişгийн үүргээр нь ангилаарай. За, тэгэхээр үгсийн балархай гişгийг үүргээр нь 3 хуваагаад ард талд нь ангилан бичээрэй. Дасгал 5. Дараах төвөр өгүүлбэрийг зөв, цэвэр сайхан хуулан бичээд үгийг нүдлэн бичээрэй. Хичээлдээ идэвхтэй оролцож байгаа сурагчдаа баярлалаа. Баяртай.